Хөгжлийн банкнаас говь компанид 2014-өөс 2020 оны хооронд 6 удаагийн нийт 161.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон. Тодорхойлбол хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд 2014 онд 2 тэрбум төгрөг, 2015 онд 10 тэрбум төгрөгийн зээлийг олгосон бол Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлсэн ноолур хөтөлбөрийн хүрээнд ноолуурын бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон борлуулалтыг нэмэгдүүлэх төсөлд түүхийд бэлтгэх эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 2017 онд 8 сая доллар, 2018 онд 48 тэрбум төгрөг, 2019 онд 42.9 тэрбум төгрөг, 2020 онд 40 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон юм. 2019 болон 2020 онууд гэхлээр яг ковидын хүнд хэцүү нөхцөл байсан, хил гайл хаалттай үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулахад бол хүндрэлтэй нөхцөл байдал байсан. Яг энэ үед бид нэр хөгжлийн банкнаас авсан санхүүжилтээрээ түүхийд материалаа татан авч үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсан. Нэг талдаа бид нэр 2000 гаруй ажилчдынхаа цалин орлогыг тасалдуулаагүй, нөгөө талдаа малчдын хувьд ноолуурын орлого нь мөн тасалдахгүй байсан нь өөрөө тухайн үед авсан санхүүжилт нь эдийн засагт үр өгөөж өгсөн гэж харж байгаа. Иймд говь хувьцаат компани өнөөгийн хөгжил дэвшил олон улсын зах зээл дээр үйл ажиллагаа илүү өргөжинд хэлж байгаа нь тухайн үед авсан хөгжлийн банкны санхүүжилтийн үр өгөөж тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа гэж үзэж байгаа.